Агни дээд компани тэр захирал цэцгээ түүний нөхөр Агни дээд компани хөдлөр хамгааллын инженер Ганбаатар нарын буруутай үйл ажиллагаанаас болж одоо миний хүү 13 настай хүү одоо барилгын нуран шороонд дарагдаж амь насаа алдсантай холбоотой ийм нэгэн гэмт хэрэг болсныг нийт илтгэж ил гаргахаар зорж ирсэн юм аа. 2012 оны 8 сарын 11-нд Орхон аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвийн өргөдүүдийн барилга дээр барилгын одоо тэр дулааны шугам хоолой татах шугам хоолойны нүхэнд 13 настай одоо манай хүү нэг бас 13 настай хүүхэд бас нэг бандтай одоо хамт тэр таран шаны шороог хөрзөөр гаргаж яваад дурангийн дарагдаж амь насаа алдсан. Тэгээ хэрэг гарсан осон хэрэг болсон тэр өдөр бол тэр ерөнхий инженер Ганбаатар гэдэг хүн байхгүй байсан ажил дээр. Хаана байсан? Эрдэнэтэд барилга барьж байгаа хүн бол Улаанбаатар хотод дахир дутуугийн группийг сонгуулах гээд нааша энэ ч Улаанбаатар хотод ирсэн эмдэг дээр байсан. Хэрэг гарсан цаг мөчид барилгын компани үндсэн ажилчид 5 ажилчин байсан. Тавуулан барьж байгаа барилгынхаа подвоо дотор нь ингээд арх угаас сууж ирсэн. За тэгээд яг энэ осол бодох үедүүд ерөөсөө тэр uuнд бол таран шаад хоёулах наа байсан. Мөнгө далай гэж хамт 13 настай яг найз нь тэгэхэд хоёулангийн шорон дарагдсан хоёр хүүхэд. Нэг нь бол бүтэн, нөгөөх нь тал. Бүтэн байсан дарагдсан хүн бол манай банд байсан тэр байхгүй. Одоо мөнгө далай гэдэг хүүхэд одоо Орхон аймгийн одоо Орхон зохицлоо сургууль гэдэгт доглоод явж байна шүү дээ. Би саяхан уулзсан. Манай хүүхдээ найз учраас ирдэг, манайхаар ирдэг. Би энэ Дус компанид 2012 оны 7 сарын 15-нд зарын дагуу очиж уулзсан. Тэгэхэд захирал Цэцгээ Ганбаатар инженер хоёулаа байсан. Тэгээ 15-нд би ажиллаад 16 17-нд ажиллаад 13-наас Эрдэнэтэд 13-наас 14-ний хооронд нөгөө үерийн нөгөө тэр барьж исэн барилгын подволын үерийн ус авсан байсан. Тэгэхэд энэ үерийн усыг зөөхтөр энэ Ганбаатар инженер нь тэр насаа гэдэг залуутайгаа ерөөс хоёулах нь ажиллаж исэн. Бусад бүх ажилчид нь хаяа явцсан. Тэгээ би тэнд тоогоочоор ажиллаад орой хоолын нөгөө тэднэрт ингээ гэрлүүгээ арих гэд танах хэдэн хүүхэдтэй вэ? Яг биднэрт ингээ ажилчид хаяа явцсан. Хоёулах нь ажиллах маш хүнд байна. Тусалчих тийм хүүхдүүд байна уу? Гэтэн би 13 настай нэг 9-р ангид орох банд маань байгаа. 15 настай нэг охин маань байгаа. 21 настай нэг банд маань байгаа. Ингээ би манайх ингээ нас ажил хийчих боломжийн хүн бол байхгүй. Том банд маань бол ажил хийж байгаа гэдгийг хэлсэн. Тэгэхэд 13 настай тэр хоёр хүүхдээ дагуулад ирчээ. Өөр найз нөхд нь байвал дагуулж ирээд ингээд энэ зөвхгүй энэ үерийн энэ шороогийн зөөхөд туслаач гэж Ганбаатар инженер бол хэлсэн. Би болон тэр мөнх толгын ээж бид хоёр ярилцаад шөвшөөрөд ингээд хүүхдүүдэд ажилуулсан. Яг намайг ингээд байсан чи хойноос утас би яг зах руу ороод нөгөө хүнсний ногоог цуглуулах гэдэг ороход хойноос хүүчин даргачлаа гэд хэлэхэд би гүгээд ирсэн чинь хүү маань нийл зос олчихсон. Бүх говц нь усанд навчсан. Бүх ажилчид нь сохтуу. Ямар ч надад тус нэмэр болох хүндийн дотор байгаагүй. Тэгээ 11-нд хүмүүс энд Орхон аймгийн бүх эмчнэрийн дундаж зураг хүргийг авахгүйсэн. 17-нд би хүүхдэд маань мөнгө төрөх хэрэгтэй байна. Цалин мөнгөө бодвол авъя гэд очиход Цэцгээ Ганбаатар хоёулаа байсан. Тэгэд хүүхд цалин Ганбаатар гэсэн надад 360 мянган төгрөг бодож өгсөн. Би хүүхдийн цалин бидний цалин дотоо байна гэхэд Ганбаатар би хүүхдийг чи алж байгаа юу? Та нар өөрснөө гуйгаад оруулаа үсттэй. Та нар яваад заргалтахгүй юу? Юу ч бол толоохгүй. Шүүх хуулийн байгууллага миний талд ажиллана. Их зэргээр элдвэр дөрнж тэгээ сүүлд нь та нар хүүхдийн маань алчаа үздэг гогч нь гэж хэлэхэд нь миний дэргэд надтай хамт явсан хүмүүс яг уйлж барьж авангуудаа өөрөө хаалдаад эмнэлэгт хүрэгцсэн. Яг 17-нд энэ хүмүүс нэг удаач эмнэлэгт эргэж ирээгүй.
Ирээгүй мөртлөөсөн хэдэн төгрөгийн бодоод ихэн оронд өмнөөс ингэж оримжилж байсан. Дараа нь өнгөрснөөс хойно хэвлэл телевизээр Эрдэнэтийн телевизээр манай тоохот ажиллаж байгаагүй. Ээжийг дагаж яваад шороонд даруулсан хүүхдэд хэвлэлийн телевизээр тэгээ ярьж байсан. Үй тэр Эрдэнэтэд одоо ажиллаж байгаа. Эрдэнэт байгаа телевиз байгаа. ЭТВ гэдэг телевиз. Тэрүүгээр өөртөө захиалга төтөрөл хийлгсэн юм уу яасан би яг тэр гашууд машууд лимит маш болсон маш юмсаар би телевизийг үзэж чадаагүй. Манай ах トゥ нар миний дотны хүмүүс бүгд төвдсөн байсан. Тэгэд бол юу гэж хэлсэн байх зэрэг осон ялтгаа яаж гарваа гэсэн яа чи вэ гэсэн сурвалж гişийн асуултанд тэр өөрөө Ганбаатар гэдэг инженер өөрөө тэгж хариулж байна шүү дээ. Энэ хүүхэд манад явж ажиллаж байсан юм биш ээ. Ижигээ дагаж ирээ шороон доор тоглож байсан юм. Тэр шоголж байсан. Тэгээд шороон нураад энэ хүүхдийг алдсан. Гэж бүр худлаа дашуу мэдээлэл улсын телевизээр хүртэл ашиглаж тэгж буруутгсан. Худлаа мэдээлэл өгсөн. Тэгээд эцсийн хэсэгт хэлэхэд байж тээ. Хүнээ сайхан үрийг тэр Ганбаатар надад сонсох юм байгаа зургт мөр үздэг л байлгүй. Хүнээ сайхан үрийг барьж байгаа барилгынхаа шороогоор дарж алчаад зүгээр юу ч удаагүй шиг явдаг Монгол хүн байна уу? Монгол хүн ингэж болох уу? Тийм ээ? Монгол хүнийхээ урманд хүний урам над руу ганц удаа уцаар ярьж болно. Нэг удаач өөрчлөлт гуйж болно. Тэгээгүй. Тэр оршуулгын зардал нэртэй 5 хаан төгрөгөө дандаа хүнээр дамжуулж ингэж гүлэн гэж нохойны сүйд харж байгаа шиг тийм хийж өгдөг. Тэгж байсан. Тэр нь бол оршуулгын зардал нэртэй 5 төгрөг заасан би авсан. Энэ бол гохирол биш. Оршуулгын зардал энэ бол авах ёстой. Орхон аймгийн Сум дундын шүүгч Алтан жигүр гэдэг шүүгч шүүсэн. Анхан шатны шүүхийг. Энэ хүн юуны инженерийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 4 жилийн тэнцээ аргацах ял өгч байгаа байхгүй юу? Тэнцээ аргацах ял. Тэнцээ аргацах ял 57 нас хүрсэн хүнд ял биш. Харин 20 хэдэн настай хүнд бол хэцүү байдгийг гэнтэй. Тэгээд энэ тэгсэн учраас би аймгийн давлал шатны шүүгт хандсан байгаа. Энийг би хэвлэл мэдээллийн байгууллага та нараар дамжуулж хууль хяналтын газар, барилга гот байгуулалтын яам хэвлэл мэдээллийн байгууллага дамжуулж хүрхийг би зорж ирсэн. Цаашид би хүүхдийн эрхийн конвенц тандна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хороонд тандна. Хүүхдийн төлөө байгууллагууд бүгдээр нь тандна. Ийм л юм болсон да.